За хаа урах гэж байгаа? Хаа урах гэж байгаа? Өмнө гоё явж байна. Ямар ажиллаа? Стыг жаахан ажил амжуулъя. Дооны юуны дугаалга гэсэн чинь аяллахаа нэвтрүүлэх гэх юм уу юу гэх юм блог ч юм хийгээд тэгээд зураг авалтаар 2000 найзаар аваад 2000 найзаар эхнэрээс нь салгаж аваад тэгээд тэгэхээр явж энэ да. За сайн байцгаана уу. Намайг сандаг дорж гэдэг гэрэл зурагчин хийж амьдардаг. За миний одоо гэрэл зураг нь миний хобби байж байгаа сүлд ажил болсон юм зүйл байгаа. За бас нэг хобби бол ундаг дугуй. Ундаг дугуйгаар одоо аялдаг байсан сүлдээ бас уралдаж үзэж байна. За нэг ийм хүн байгаамаа. За зөвхтөөс гарч ийна. Амнаа замгаа тайлах зүр яах вэ? Ийм аялаа явж байгаа хүмүүсийн бичлэг одоо сториг хараад тэр үчнийг рилс гэж нэг актер сүрх юм байгаа юм. Сториг хараад яг би ер нь бол барахтай юм татархдаг юм шүү дээ. Тэгэхэд яг тэр хүмүүс тийм чигнээс хатархалт гэсэн баг. Тэгээ ер нь одоо ингээ өөрийнхөө болцоог ашиглаад би ер нь аялдаг болъё тий. Зундаа нэг ядаж нэг аялждаг, амарчдаг болъё гэдэг юм үсэж байгаа байхгүй юу? Тэгээ эндээс л миний яг дугуйтай аяллах шалтгаан үүссэн. Өөрөөр хэлбэл одоо надад дугуйтай аялахаас өөр сонголт байхгүй байхгүй юу? Надад байгаа бололцоо нь дугуйгаа унаад хаашаа аль нэг тийш гарах. Тийм байхгүй юу? Яг би ч одоо нэг одоо мундагч бас амарч аялагч биш. Гэхдээ бол бас өөр миний аяллаа нийт урт чинь нэг 6000 орчим километр болчиход байгаа. Чи 4 жил дараалаж 1000 гарan зарим жил нь 2000 гаргач бас аялсан байгаа байхгүй юу? Тэгээ хамгийн анхны жил бол би юу явсан бидээ. Менингийн тал бөөрн урлаа явсан бидээ. Доронт руу 1000 орчим километрийн аялаа штэ. За өдрийн хоол ихтэй сууж байна. За автоос гараад 60 орчим километр явчих шиг боллоо. Тэгээд энэ менингийн талын аяллаа хамгийн гоё хэсэг нь менингийн талд өнгөрөөсөн 2 өдөр байдаг хөөх. За Доронтой метр харагдаж байна. Эндээс 18 км гинэ. Доронтамигаас цааш гараад Хэрлэн голын гүүрэн дээр 2 өвгөнтэй таарсан. Тэгээд зам асуусан чи харин менингийн талдаар зам заадгаа маа миний хөвчихсэн хөөх. Чи азчин байвал чигээр яваад орно. Азгүй байвал чи ингээ сунаа 300 км явж очино. Чигээр явж чадсан нь 300 орчим км яваад очдөг. Яг хөө зүүн гар талаа барай яваад байгаа зүүн гар тал чи хил байгаа хилийн зэрэг чамайг хөөгөөд байна. Хилийн зэрэг төөгдөд яваад байвал чигээр шүү яваад бөөр нур чи хил дээрээ байгаа газар байхгүй юу гэж хэлжсэн. За нөгөө ирээдсэн баг хүрээтийн став дээр ирж хонсоо. Стаманы мөхөртэй өхрөө сайхан саагаад нэгэ байж идэх газар байт юм байна. Явж байгаа л яг адилхан газар заяа. Яг л нэг юм өвсөн дундуур ингээд яваад идэх заяа. Сая энүүгээр явсан билүүч гэж бодогдсон. Яг энэ нэг юм нэг газар юм гаццсан юм шиг юм мэдрэмж төрүүлдэг. Тийм газар юм л. А яг тийм газар бол хүн яг нөгөө нэг юм одоо юу юм хүн чинь юм нүдэн сатаарах ч юм уу анхаарал сатаарах юм байхгүй үед хүн чинь яг өөрлөгөө төвлөрдөг. Тийм мэдрэмж юм билээ л. Тэр төвлөрлөөс би яг дугуйтай аяллаа яг амтыг мэдэрсэн байхгүй. Яваад бөөр нур орох бол надад тийм асуудал биш. Гол нь яг ингэж өөртөө төвлөрөх нь хамгийн чухал аяллаа гол цөм юм байна гэдгийг би тэгэхэд хамгийн анх тэгэд мэдэрчээсэн байхгүй. Менингийн тал руу ороод 2 дахь өдрөө явж байна. За Улаанбаатараас гараад 8 хоног явчлаа. За өнөөдөр өглөө бол жоохон манамтай менингийн яг гол хэсэг рүү орж ирсэн юм шиг байна.
Ер нь хаашаа ч харсан нэг юм ухаа, шивэтэй ухаа. Тэгээ юм өгсөд байгаа юм шиг яваал. Харахад юм өгсөд байгаа юм шиг ирнэ. Яг хөл 4-нд мэдрэгдэж байгаа нь болохоор тийм их юу биш. Хүнд биш. Уруудаад байгаа ч юм шиг. За тэгээ бөөр нуур орсон. Тэгээ бөөр нуур ордынх нь урд өдөр амар бороотой, бороон дундуур шавар ус мус дундуур яваал хэвээр хөөхөн тэрэндээ л бас тухайн үедээ бас хөөхөн адал явдалтай. Тийм аялал хийгээд ихний аялал тийм байсан. За бөөр нуур дээр нар жаргаж байна. Алдарт менингийн талыг туулаад бөөр нуур дээр ирсэн. Өнөөдөр өстой гоё нар жаргахаар байна. За дараагийн аялал нь болохоор байгаль нуур, хөвсгөл нуур тэгээд утрагийн даваа хордол сардаг дархтын отгор хөвсгөл аймаг гэсэн ийм аялал байсан баггүй. Анх удаа Сэлэн бүрнийг хэдийн цаана үзэж байгаа. Тэнд бол ястай эх орны тухай бодогдуулдаг хэсэг зэ. Улаан өдөөс наахан Сэлэн бүрэн дээгүүр ингээд гардаг. Гүүрэн дээгүүр гараад зогсоод ингээд харахад дандаа цэвэр тонголох гэсэн шүү дээ. Наадын жижнээс ингээд явж байгаа юм гэсэн шүү дээ. Тэгээ тэрийг харах бол үнэхээр бас юм харуулмаар хайрламаар одоо жинхэнэ нөгөө эх орны тухай бодуулдаг тийм хэсэг байсан. Өнөөдөр чинь 4-5 дахь өдөр нь лөө 5 дахь өдрөө яваад Улаанудаас хойш нэг 100 гаруй километр яваад Новосэлэнг Петерфалик гэдэг уулзуур дээр ирчээ байж байна. Байгаль нуур одоо байгаль далай гэж ярьдаг. Байгаль нууртаа би Сэлэнг бүрнөө дагаж ингэж очиж нийлээл 3 өдөр явж бараа урд дээр нь гарсан шүү дээ. Өдөржин ингээл ус хараал байгаль нуурын үзэсгэлэн чинь гайхалтай шүү дээ. Тэгээ явсаар байж тэр Гултукын даваа гэдэг дээрээс очиод тэр саяны нуруу дэшээ өгсдөг. Мондын даваа гэдэг мондын даваа. Өөрөөр хэлбэл саяны нурууны араар дэшээгээ мөнх сардаг руу өгсөж байгаа байхгүй юу. Яг даваас гэн мондын даваа гэдэг даваа. Тэрлүү үеийн 2 өдөр явсан байт. Сайн уу манайхаа. Ман чи мондын даваа өгсөж байна. Энэ тэн чалгаа. Ой дотор ганцаараа явж байна. Тэгээ явсаар байж гоод мондын даваа өгсөж, мондын даваа даваад одоо өөрөөс хойдол чинь ханх болов. Өсгөл нуурын хойдлоос хил давж орж ирж байгаа. Утрагийн даваа гэдэг юм давсан юм. 80 эдэн километр өсөдөг давдаг намхтай, шавартай. Тэр давааг давсан. Ер нь бол бас унаатай болгон даваад байдгүй тийм даваа. За өксөөл яваад хаана явж байгаагаа ч мэдчихэж байгаа бол. За яг битүү намган дондор явж байна. Энэ жих долдаан төрж байна. Хаттай, шавартай. Энэ аяллаа хамгийн хүнд хэцүү даваа. Энэ давааг давчвал босод давнууд нь гайгүй гэж хэлсэн. Мод хүмүүс л яриа. Тэгтээ дугуйтай яваханд бол даваа болон хэцүү байдаг. Чигтрээс ашгүй амттай таарахгүй. Яг эцгүү зэлгүүд газар яваа болохоор амар гоё тайван байна. Хатгал ороод хатгалаас шууд ачна. Одоо засмал замтай гөр хажуугаар машин өнгөрөөл машин сигналтал тэгж явбал энд мэдэрсэн энэ гоё мэдрэмжээ байхгүй болох юм шиг санагдаад байна. Энэ даваа тэгээд дархтын цэнхэр хатгаар ороод дархтын цэнхэр хатгаар гэдэг чистэй. Үнэхээр гайхамшигтай сайхан нутаг байд юм бэл. Тэр дундуур яваа тэгээд хордол сардаг гэдгийг чинь хойноос нь уршин даваа тэгээд хөвсгөл ороод миний тэр жилийн аялал тэгж дуусчихсан. 2 дахь аялал. Доод хөндөгөөс дэше өсөд гарч ирээд байж байна.
Ичто мөнгөгүй, машингүй, царайгүй, яриагүй, найраагүй хотж яаж явах хэрэгтэй хүмүүс ил нэг байхгүй. Гэхдээ яг өөрийнхөө зөвлөлцөөг ашиглаад дугуй хоонод гарсан. За Алтай таван бүгдийн аялал чинь нэг 23-4 хоногийн аялал байдаг баха. 2300 орчим километр аялал байхгүй. За тэгээ энэ Алтай таван бүгдийн аялал чинь хойдлаараа би увсараа явсан. Тэгээ би чинь 7 сарын 12-ны ороо гэхэд үүрэг нуурын хөөн дээр хонсон. За очин үүрэг нуураар хоноод байрангийн даваа гэсэн баг. Энэ даваараа өгсөд. За ер нь бас огцон даваа байт юм байна. Ер нь бол би бас нилээд хэдэн даваа дугуйтад авсан. Тэр байрангийн даваа шиг амар зүтгүүлдэг даваа ер нь үзээгүй. Тэгээд цаашаага тэр одоо буянт гол гэдгийг дагаад буянт гол баха тий голыг дагааж дэше өгсөөр байж гад Баяуулгийн орчих. 3 өдөр шорон замаар үзснээс дасмалтай гарч ирлээ. Өлгийн хотын зүү хойд дээр орж явчлаа да. Тэгээ Баяуулгийгээс цаашаага яваад Алтай таван богдын ерөнхийлөгч яваан дээр манай багын найзын тэр жил хормын болоод хормынхаа зургийг надад авахгүй лээ. Тэн дээр хормын зураг авахулаа. За Алтай таван богд ирсэн хормын зураг аваа явж байл яг нэг дугуйтай аялж явсан хүн чинь. Тэр тэр Алтай таван богдын тэр уул орчмын сүр мөр бол үнэхээр амар. Тэгээ уг нь нэг морин жим байгаа гэдэг нутгийн хүнээр заалгасан. Тэгээд доош цаашаа явсан чи харин морин жимийг олддгоо. Бүү битүү намраа орчлоо. Хүн ашиграх шиг болсон. Тэгсэн чинь нэг морьтой хүн дуудаад. Тэгээ хөрөөд очсон чи харин та ястаа болохгүй замаар зүтгээд авах чинь дуудлаач тэгээд. Тэгээ надад тэр нэг цагаан гол гэж ярьдаг ч тэр цагаан гол дагсан нэг зам зааж өгöd. Тэгээ цаашаа яваад нөгөө нэг хотон нуур, хурган нуур их баг түргэний өрхрөө одоо нэг Казакос Сэргаал гэж ярьдаг. Одоо бас байгалийн их гоё үзэсгэлэнтэй гоё газар шүү дээ. Тийшээ очиж хоноод, тэнд хоноод Улаанбаатараас Аранга, Улаангом, Баяуулгийн Алтай таван богд. Сэргаал буюу их түргэний өрхрөө, баг түргэний өрхрөө юм уу? За энэ чиглэлийн 2000 орчим километрийн аялал маань энэ төрөө дуусч байна. За тусал биндэс найзтай бүгдээрээ баярлалаа. Хүмүүс ингэдэг байхгүй юу? Ингээд аялал зурагчин хүн аялна гэхлээр амар одоо байгалийн зураг мураг аваад л өчргөөх зураг аваад амар гоё зургнууд ирсэн байх энэ төр гэл тэгдэг байхгүй юу? Хамгийн ихний аялал дээр би камер авч явсан бид юм. Сүүлийн 3 аялал дээр камерч авч яваагүй. Сүүлийн аялал дээр би харин дрон авч явлаа. Жохон дроноор гэнсдэг дүрс авсан. Би бол яг зүгээр байгалийн зурнаас илүү өөр төрлийн эмэгтэй хүмүүсийн зураг авдаг. Миний яг үндсэн хийдэг ажил бол эмэгтэй портрет зургнууд авдаг. Уснаас гадна одоо ингээд аяны бусад хэрэгслүүд байгаа. За энэ нь бас 30 гаруй кг 40 кг байгаа. За тэгээд нэмээд устдаагаа нийлээд миний ачаа нэг 75-аас 80 кг ачаатай. Би ч өөрөө бас нэг 77-8 кг ачаа болж байгаа. Ингээд дугуй бол ер нь үндсэндээ нэг 150 орчим кг ачааг даагаад явж байна гэсэн үг. За говийн аялал бол яг втэ ер нь миний одоо энэ дугуйтай аяллууд эхлүүлсний бас юм
хамгийн одоо юу гэх юм гол зорилго болгож байсан аялал. Ер нь одоо тэр аяллыг л хийхийн тулд өмнөх аяллуудаа бас ингэж хийж үзэж өөрийгөө сорж одоо тий иймэрхүү хэмжээний ачаалал ч юм уу сэтгэл зүйн хувьд эднийг одоо давах нь гэдэг ийм юмнуудыг одоо үзэх гэж одоо өмнө нь одоо тий буур нуур, байгаль нуур, хөвсгөл нуур тий Алтай 5 богднууд гэх мэтлэн одоо энэ чинь нэг 5000 шуу километр аялал шүү дээ. Ийм аяллуудыг одоо 3 жил дараалж хийсэн мэдэхгүй юу? Энэ бол одоо говийн аяллаа үндсэн бэлтгэл маягийн гэж бас хэлж болохоор. Чи Хэрмэн сав чи өөрөө хаашаа ер нь 20-30 км мал амтан байтугай айл байтугай усч байхгүй юм жилүүд газар штэ. Тэнд нэг асуудал машин дээр гэвдээд янз бүр болоо суух юм бол ер нь бол нэлээ асуудал болно шүү ер нь. Манай говь ч ерөөсөн хурвараа баг орны их халуун. 7 сая 20-оос хойш наадам өнгөрөөгөл хурвараа орохоор гайгүй сөрөх болно штэ. Дугуйтай яг 7 сард одоо Хэрмэн сав руу аялна гэдэг бол ер нь маш хүнд асуудал штэ. Хүний бие нөгөө халууныг хэдэн одоо температурыг одоо хүлээж авах чадвартай лээ тий. Тэрнээсээ давцсан орчин бохгүй ер нь бол. Хуураш жигтэй маш халуун. Тийм л газар нутагч. Тэгэхээр ч одоо тийм халуун нөхцөлчөд ерөөсөн хүн битгээл одоо зэрлэг амтын одоо амьдрах боломж байхгүй шээс. Ус байхгүй нэгдүгээр. Тэгээ хоёрдугаарт маш халуун. Таарсан хүмүүс бол зарим нь бол одоо хэрэггүй ч гэдэг юм уу те. Нач аюултай гэдэг ийм юмнууд бас их ярьжсэн. Тэгээд би бол анхаасаа зорцсон байсан учраас энэ аялал руу зүтгэсэн. Манай хүн өөрөө ямар хүн бэ гэхээр би хийн гэсэн бол хийн, хийхгүй гэсэн бол хийхгүй. Нэг л хийн гэдэг үг хэлсэн бол тэрийг зогсооно гэсэн асуудал байхгүй байхгүй. Тэгэхээр одоо явах гэж байгаа хүнд тэртээ дөрвөө би тэрийг мэддэг учраас одоо чамайг явуулмааргүй байна гэхэд би явна гэж нэг хэлсэн бол дахиж түүнээс хойш явуулахгүй ч гэдэг юм саар юм ярих шаардлагагүй болчихно. Аль болох дэмжих шаардлагатай л болно. Зам нөхцөлийн хувьд бол ерөөсөн бол тэр чигээр л одоо элсэн сайр гангууд байгаа шүү дээ. Тэгэхээр тийм нөхцөлч одоо хүн одоо машин явах төрөлтэй ч одоо төвхтэй шүү дээ. Тэр дэржнүүртэй орон гарагтай Орос машиныг бүр байнга л одоо моосоо салгуулна шүү дээ. Моос салгуулна, хөндрүүлэгч хүлхүүлнэ тэгж явдаг газар. Тийшээ морьтой тэмээтэй явлаа гэж би сонсч байсан. Машинтай явж энэ хүнийг л дугуйтай явж байгаа би гайхаад байгаа. Ерөөсөө нэлээд зоригтой ямар ч зоригтой энэ хөсөл явсан дээ. Тэндээс хэрэг тийш хэр баргийн хүн дугуйтай тэр 7 сарын халуун чинь хэр баргийн хүн сэтгэл буухгүй шүү дээ. Ганц машинтай хүн явхад айд юм аа, боломжгүй байд юм аа. Би 3 тусмаас заавал түрээсийн машин авчих машины хантай явдаг газар чи яагаад заавал ганцаар дугуйтай явах гээд байгаа юм бэ гэдэг тухай би анхааруулж хэлжсэн. Аюултай шүү одоо ингээд амнасаа алдах эрсдэл өндөртэй газар чи ингээд ганцаараа зүтгээд өгдөг гээд хэлжлээсэн. Тэгээ чи өөрөө тэгээд яг өөрөө нэгэнтэй зориод гарсан зоригч одоо тэр суучраас чи орсон л байна. Тийш очисон байна, үдсэн байна, харсан байна. Би энэ залуу явна гэж зүтгээд байгаа нь би хэлсэн юм. Би юхл руу явж байгаа хүнд замын заахгүй дайл гэж хэлсэн. Ганцхан дугуйтай Хэрмэн сав руу аялна гэдэг ер нь бол санаанд багтахааргүй асуудалтай ер нь. За тэр байтугай чинь яахан түрүүхэн үедээ бол чи Хэрмэн сав руу дугуйтай битгээл чинь автомашинтай ганцаараа явах аялахыг бол хүмүүсийг бол бас ер нь бол их маш их болгоомжуулдаг байсан шүү дээ. Таныг үхэл ах бол нөхөл хүнээр тойс байгаа шүү дээ. Тэр чинь тэр халуун тэгээ тэр салхи байдгүй ямар салхи байгаа үү? Тэгэл яг зүгээр аялалдаа гарах юм нь бас ингээл хүм болгон одоо маш аюултай юм хийж ийн гэжсэн учраас би бас одоо хүүхдүүдээ нэг дотныхаа найз майзад бас одоо хамаагүй бас миний хүүхдүүдийг харж байгаарэ гэж хэлчих бас сони юм байлээ. Тэгээд бас ерөнхий нэг юм аа ингэж хэлж мэлжээл ингээд явсан байдий. Дөөнөө очроо хоёрыг цэнгэлтэй холбоод өгчөөрөө наадад чинь зохицуулаад студ аваа явчих байхаа гэд бичдэг байхгүй юу гів гинтгэн. Тэгэхээр би бүр гайхаад ичтэй. Нэг юм сонь захиас өгөхөр нь бүр гайхаад юу солиороод байгаа юм бэ гэсэн чинь юмыг яаж мэдхүү гэж байна гэд нөгөө чат бичиж байгаа шүү дээ. Би нөгөө өөрийнх нь характераар ингээд дотроо бичиж байгаа. Зандарч бичиж байгаа л да надраа. Тухайн үед бичиж байхдаа яг тэгж л битсэн байх. За говийн аялал бол яг тэ би 7 сарын 12-нд энэс гарсан. Тэгэл яваал энд дунд говь дайраал цагаан сувраг ороод тэгээ цаашаага жигээр яваал өмнөгөө орчих шүү дээ. Тэгээ өмнөгөө цаашаага яваад засмал замаа дагаж явсаар ажгаад сэврээ сумаар хойшоо эргээд хонгорын хэлс орж байгаа. Тэгээ тэндээс л одоо жинхэнэ одоо говийн аялал эхэлж байгаа хөх тэр бол дан засмалаар авчих шүү дээ. За хонгорын хэлсэн дээр ирсэ нурдаасаа ингэж хойд арлуун хонгорын гол руугаа ингэж өөжмийн ам гэж амаар
давж гардыг юм байна. Тэгээд тэр хонгорын элсийн Өөжмийн ам гэдэг амаар 2 км гэртээ ийм элстэй амаар гарч гаталж тэр хонгорын гол буюу хонгорын элсний ард талд гардаг юм байл. Тэгээд тэр бол яг зүгээр эхлээд бас тэр амаар явхад бол бас айвас чангал юм шиг санагдчихсэн. Хонгорын одоо Өөжмийн ам давж яхад. Тэгээ ер нь бол цаашаа говийн аяллыг цааш нэг хийгээ явхад бол Өөжмийн ам шиг ам байтгүй хэлсэн дундор явхал тийм аялал байсан билээ. Говьд бол байна шүү дээ, тий. Нугуутай аялахад ер нь төрн айжгаал элстэй гол гараад. Айл тэр элстэй голоор түрээл гараад. Төв замаасаа салаад одоо яг Хэрмэн зав руу явж эхэлж байна. Араас салхилаад эс шуурал. Наран даацаас ахуулаад Хэрмэн цав ороод буцаад Зулганаан баян бүрд ороход чинь нэг 80 орчим километр л баггүй юу? Барагцаагаар би тэгж бодож байна. Тэгээ энэ хугацаанд чинь уг нь бол одоо энгийн замдаар бол 1 өдрийн дотор явчих зам баггүй юу? Тэгээ маш их элстэй учраас энэ замыг би одоо 3 өдрийн дотор туулна гэж тооцоолож ингэж гарсан. Тэгээ өглөө эрт бүр одоо үүр зүрээр үүрийн ханах үнгээ ханахгүйгээр гарч байгаа байхгүй юу? Тэгж явсаар байж гол яг өдрийн халуун шатаж эхлэхэд ийм буруу замаар яваад нэг элстэй гангаан дарчаа тулчих. За зам эндээс орж ирэнгүүтээ энэ иргэн дээр ирээд тасраа болсон. Одоо энэ явж байна. Энэ элстэй иргийг зөөж гарахаас өөр ямар ч аргагүй боллоо. Яа бас нэг юм жоохон сонирхолтой хэсэг юм чинь гэж бодоод дроноо хөөргөж өөрийгөө бичингээ тэр гангаар гарсан байт. Тэгээд ясан чинь эхлээл яваал элсний ур удаа ганганы урууч бол яг дугуйтай ингээл бичигнэл ороочих. Тэгээд дээшээ зүтгэж юу өстөм маа. Бүр элс чи ингээл нураа. Тэгээ бүр ингээд дугуйгаа задлаад дугуйн дээрээс ачаан одоо бүгдийн нэг-нэгээрээ залгаад бүр 1-2-оор нь зөөж иж. Тэгэл 1-2-оор нь за яг тэр өдрийн халуунд 1-2-оор за өсрөөл нэг юу штэ. 20 минутын л ажил штэ. Тэр элстэй гангараа ингээл гарахад тэгэд бүр ингээд яг өдрийн нар энд халуун цохиулаад баг ундаг дээр болчих. Тэгэл араачуу тэрийг гараал тэгэл гүрийж гал гараал тэгээ нэг өдрийн яг юм халуун нар одоо доороос элс хоёрч штэ. Хүн байхын янз болж байгаа юм шиг. За өглөө гараад за зам бол улам амир болсон. Дан хайсан дундор 10 км төрсээр байгаад Хэрмэн зав дээр ирсээ. Өдрийн 12 өнгөрц учраас бүр байцаахын аргагүй халсан. Тэгээ одоо энэ дээрээ нэг юм дуун дээрээ нэг юм цагаан юм авч гарсан нэгээ тавиад дээгүүр нь шок ангиж давхарлаж тавиад ингээс өдөрт нь хөвтөж байна. Одоо энэ хөрсөн дээр бол 40 гаруй градустай алж ах шиг байна. Энэ доороо нэг юм гэдэг ороо шүү дээ. Ор ихтэй ор тэнэлгээд ингээ хөвтөж байгаа. Гэтэл доороос ингээ төөнөд байна. Тэр элстэй гангараас цааш бол жинхэнэ одоо нөгөө дугуй бараг унах газар байхгүй. Хөвчлэн түрнэ. Дандаа түрнэ. Тэгж зүтгэсээр байж байгаа нэг юм юу ороод. Явсаар байжгаад яг Хэрмэн завын наахан одоо бараагийн хэм хараад хонж байгаа хөх хамаг тамир барагдаал. За сайн нар жаргалаа. Өглөө 6-аас хойш өглөө яг нартай зэрэг басаал нар жаргатал явлаа. Хэн байхгүй чимээгүй. Энергүй сайхан цэвэрхэн тал. Сайхан та. Шүндөө гоолгоод алцлаа гэж зүтлэхгүй юм байна. За маяжод унтахаар хүн ирээд дуугаа авч байгаа юм шиг нэг зүтлээд байдаг байхгүй. Өнөө шинэ лавтаа зүтлэхгүй юм даа. Хэрмэн цаваас буцаж явж байгаа тэр ухаан санаа балартаад ингээд бүр ингээд амар муудаад ингээд араач ороон дэлгээд ингээд дэше хараад ингээд тэндээ ингээд хамаг тамир барагдаад ингээд нам унтж байгаа байхгүй юу.
нар маран зохиолсон тамир барагдсан ч гэх тийм юмнуудаас шалтгаалаад ингээ нам унтаж байгаа байхгүй. Тэгээ шүн ингээ сэрэхэд бүр ингээ от мод үстэн амар гоё тэнгэр яг ингээ дээшээ хараад унтаал дээшээ хараад сэрэхэд ингээ од өстэй ингээ нүдэн дээр буугаад ирсэн юм шиг аим гоё тод одтой. Тэгээ ямар ч салхихгүй тэгээд ингээ чармаа нүцгэн энэ ингээ тийм хээр ингээ нэг юм 15 см-ийн ийм жижиг ихтэй орон дээр ингээ хөвтөж байгаад ямар ч салхи малх байхгүй. Асар дулаахан. Тэгээд ямар ч чимээ анир байхгүй ингээд юу ч байхгүй юм цэвэрхэн газар тэгээ гав ганцаараа байж ийн гэд түнэр харанхуй юм шүүн ганц гав ганцаараа байж ийн гэдэг бол ингээд бүр тасарсан одоо юу юм жаргалах юм уу деваажин. Яг тэгэд би бол ингээд ийм газар хөхөд нэрээ яхав. Дулгана ходог дээр ирэхэд юу яадаг вэ? Ус бүх юм дуусаад ер нь өөрөө хүч тамир дуусаад ирдэг. Тэгээ ходог дээр ирээд нэгэ тангац ядарч ирээд хотын сүйдэрт жоохон амарч байгаад тэр нөгөө нэг замын ажил хийж байгаа хятадхан ус авах гад. За ирсэн. Тэгээ наваа тэр угаасаа тэр улаан гол дундор дугуйтай яваад ирэхийг харж байгаа шүү дээ. Ирээл бид одын сүйдэр дээрээ суусан чи харин гүйж ирснээр намайг харах юм. Тэгэл алга болчих. Яжаахан байсан ахаал гүгэж гүйж ирээд харах юм. Тэгснээр л хүн юм болохоор энэ хүн одоо энэ говьоос ирж байгааг нь бодол харсан л гэдэг. Энэ одоо өлсөд цангаж ядарсан хүн байна гэж ойлгосон юм яасан гэдэг. Яваад надад нэг одоо гүний дээр худагнаас тэг үед усыг гээд аваад төгөх. Тэгээд тэр уснаас нь уусан чинь шууд огж бөөлж байд. Тэр халуун үдний харшил гэж чинь юм болов уу гэж би зүгээр тэрийг ойлгосон. Нөгөө уснасаа нэг балгацсан чи. Саний хямрал үсэл явчлаа шүү. Юм ухаар бөөлж гаргаад их. Тэр чинь хэрэм цавдар дууссан аялал биш үгүй хойшоогон тэр Баянгар аймгийн Шинжинс тэгээд одоо хөврийн говь гэж их өргөн говийг хойшоо гаталж гарч байгаа. Одоо энэ аялалтын чинь ер нь гол утга учир нь Монголын их тэр өргөн говийг 7 сар дугуйтай одоо хөндлөн тулсан аялагч гэдэг ийм амбицтай ийм аялал واخгүй. Тэгээд тэр хөврийн говийн тэхий голд байдаг тэр 100 мод хөврийн гол гээд гурлийн хоолой гэх тийм гурлийн хоолойд очиж хонж байгаа. За амар салхитай байна. Шүнжин шороо оршууллаа. Байхан заахан зүгээр утгаалцтай згэрээ шороо дүүрсэн. Гадаа галах ямар ч боломжгүй ч доктор. Цагааж ханжина. За тэгээд гурлийн хоолойд онцоод хойшоогоо зүтгэсээр яж байгаа Шинжинсд орж ханаал. Тэгээ Шинжинсдээс маргааш өглөө машин тачаал ингэж ирсэн. Ер нь миний дөрөв аялал нэг яг очих ёстой цикл дээр очиад тэндээсээ одоо буцаал юу явдаг, ачиж явдаг иймэрхүү байдлаар аяллууд маань хийгддэг. Энэ жилийн аялал бол одоо хүн болгонаа ч юм аюултай өөхөх эрсдэл маш өндрөө. Ер нь хөл рүү явж гин гэсэн юмнууд хүн болгон хэлээд байгаа байхгүй юу? Юу надад айгүй энэ аяллыг хамгийн гоё юм байсан бэ гэхэлэр өхлийн тухай ингээд яг энэ аяллалын турш би өхлийн тухай л бодсон. Ер нь ингээд өхүүл яах вэ гэж бодоход хүний уучлах чадвар амар өндөр болт юм билээ. Хамгийн гоё юм. Нэг хүнтэй ингээд жижиг сажиг маргаан ч юм уу жижиг сажиг одоо намайг одоо шагуулсан ч байдаг юм уу те. Тэгээ намайг нэг хөөрхөн одоо жижигхэн ашигласан ч байдаг юм. Энэ мэт юм чи хүн чи ингээд бас нэг ойр зурхын юм бодож ах ч юм уу тийм юмнууд байдаг штэ. Тэр мэр юмнуудыг ингээд бүгдийг нь мартаж. Тэг үнэхээр одоо надад ингээд надтаас гим хорх юм уу тиймэрхүү юм хийжсэн одоо тийм уучлах чадахгүй ч гэж бодогдчихсэн тийм хүмүүсийг хүртэл уучлах чаддсан мэлээ хүн. Аяллуудын чинь нэг юм өөрийгөө бусдаас тусгаарлаж ингэж байгаа байдал нь айгуу гайхамшигтай байдаг. Энэ тусгаарлалт
юу вэ гэхээр ийм юм бохоггүй. За би ч өөрийгөө бас нэг уран бүтээлч гэж бодноо. Гэрэл зурагч хүн учраас өөрийгөө бас сайхан уран бүтээл хийх юмсан, сайхан юм хийж үлдээх юмсан гэж бас бодно. Тэгвэл ингээд одоо бүхий л урлагийн түүхийг одоо ингээд судлахад тухайн цаг үеийн үнэт зүйл хэм үү? Тухайн цаг үеийн тренд хэм үү? Тухайн цаг үеийн гоо зүүн баримжаа хэм үү? Тэ ийм юмнууд тухайн уран бүтээлчийн одоо уран бүтээлч тодорхой хэмжээгээр туссан байдаг. Жишээ нь дундад зуунахын бол дандаа ингээл бурхнаар дамжуулж уран бүтээлийн тайлбарладаг ч юм уу байдаг штэ. Ингэж тусгалууд байдаг. Гэхдээ тэр дотроос тухайн үеийн тренд, цаг үе тэ гоо зүүн лайнаас өөрийгөө хэр хэмжээний цэвэрлэж яг өөрийнхөө дотоод мэдрэмжийг гаргаж чадсан нь урлагийн түүхэнд үлддэг. Ийм одоо зүй тогтол байна гэж би анзаардаг. Энэ утгаар нь авч үзэх юм бол дугуйтай аяллыг би яах гэж хийж байна гэхээр өөрөөр хэлбэл хүрээлэн буй хүмүүс тэ одоо намайг хүрээлж байгаа энэ хүмүүс энэ орчин нийгэм цаг үе тренд тэ энэ л сайхан гэж түмний шуурч байгаа энэ болгоноос өөрийгөө цэвэрлэж ангижруулж одоо ингээд амьдралын утга учир ийм гээл бидний цаг үед ингээд ярьж штэ тий энэ болгоноос өөрийгөө салгаж өөрийнхөө амьдралын утга учирыг өөрөөсөө ингээд хайж олох өөрөө яах гэж ирсэн юуны төлөө байгаа юм чамд гоо сайхны хувьд тий дүрслэх хурлын гоо сайхны хувьд чамд юу байгаа юм тий тэрийг чи бариад юу хийж чадах юм тий чамд яг юу өгөгдөд байгаа тэрийг чи тайлахад тэрийг уншихад тэ чамд юу саад болж байгаа юм уу тэр саад болж байгаа болгоноос салах гэж тасрах гэж явж байгаа нэг 20 хоног л ажил واخгүй. Орчин үеийн одоо бидний энэ амьдарч байгаа цаг үед хүн ганцаараа буюу бусдаас хамааралгүй байх боломж аюу хязгаарлагдал болцсон. Би ганцаараа байна гэж тэгж идэг ингээл хажууд нэг дуу явж идэг. Тэ? Би ганцаараа байна гэдэг ном уншиж идэг, тэ? Тэгэл одоо ингээд гар утас муцсуулвал байнга одоо ингээд цаг үеийн юм чам руу байнга ингээд чамайг ингээд өөртөө ингээд автуулах гэж ингэж үзэж байгаа шүү дээ.